Аль маань театрт очиод кино үзээд бичсэн тэмдэглэлээ ярьж өгье гэж бодлоо. Өмнөдийг зорих замд. Нэрээ энэ кино бодит явдлаас сэтгэлэн бүтээсэн Солонгос Монголын хамтарсан нэгэн сонирхолтой кино гэсэн шүү дээ. Энэ кинонд бидний сайн мэдэх Солонгосын алдарч жүжигч тоглосон юм бэ л. Ижэйон буюу бидний сайн мэдэх Ким Духаны Нива хуранда үнжиг ах Канжи буюу Чой Жуён гэлээ. Вау. Кино эхлэхэд л Ижэйон гэрийнхнээ аваад зүхтаа охиныг минь хамгаалаарэ гэж уцаад таслаа. Тэр үед манай убаг 2 цагта баривчлах гээд иртэл бүх юм цаг хугацаатай. Бидэнд цай хугацаа байгаа үстэй гэл 2 залуу цайгаар дайлаад өөрийнх нь амнаас цагаан ус ахаад убаа чад. Монголд хойд Солонгосоос 5 солонгос ирсэн. Хүнээс зүгтааж агуулт Монгол цэргүүдэд таарад аврагдана гэд гордоос айл тосгон олох гэд 13 давхартай үхлийн хад гэдэг амар хадан дундуур авираастай. Гэхдээ нар хуран тэгшэрсэн нэг сайхан нарлаг зүй ирсэн байгаа байхгүй. Өвөл ирсэн бол нөгөө хадан дээр чи алтраад явж чадахгүй шүү дээ. Баларж байгаа шүү дээ. Хүлдөөд өгчихгүй. Зөгтөж яваа хэдмэн байгаа хүнсээ гамсаар мархаж эвлэрч юм болсоор монголчуудаа таарах гэд хичээсээр л усаа асгаад хоолоо хулганд идүүлээ төмсөн унгаад их л хэцүүхэн байж байгаад хамт явж байгаа бяцхан хүн өлсөж цанхай яжгаар бас зайрмаг нэхээстэй хөөхий аргагүй штэ хүүхэд л улсан эрхмээ хаажаад шаварт суусан ботхыг нь татаж өгөх гэж байгаад өөр рүүгээ шаварт цацад манай хэд бөө инээд хөр ингээд их л завлаа үзэж явсаар ээжигээ алдаад замдаа оршуулаад бяцхан хүүгийн аав нь ахта ихнэр хүүхдээ захиад айл орохоор ганцаараа яваад гэрийн бараа армагц ухаан балартаад саран туяа ихчийн гадаа очиод өнхрөөд угаалтцсан. Ах нь ирэх үе юм гэсэндээ ихнэр хүүхдийг нь хөөхөн хараастай. Ингээд өглөө болоод залуус эргэл хил нэвтрэлцдэгвэ. Ирхмээ авахаас цэрэг хүн юм гэсэндээ итгэж өгөхгүй сэжиглээстэй. Ядаж яхад ямар ч хэлүүс байхгүй маа. Нөгөө залуу чинь I am Korea. My family dangerous гэдэг ахад хүртэл таг шүү. Азар ажээ нөгөө Солонгост амьдарч байсан охин замлинг маань дуудтал. Би Солонгос хэл тийм сайн мэдгүй штэ гэж авд юм да. Тэгэд одоо ямар ч байсан орчуулагч хийгээд сэргүүдэд дуудаад сарантай ягч ажаагаар замчлуулаад гэр бүлээ аврахын тулд тест явж өгөн дөө. Сарантай ягчийн бүтээж буй энэ дүр нь эрхчлөөрөө тэмүүлж өмнгийн говьд үхэлтийн нүрд тулсан хойд солонгосчуудын амийг аварсан Сүхэгвай гэгч эмэгтэй юм гэсэн. Одоо хүртэл нутагтаа эзэн сууж олон хүнд хайрыг төгөж байгаа гэсэн шүү дээ. Нөгөө солонгосчуудыг барих гээд яваад исэн солонгос цэргүүдэд бяцхан хүүгийн ээж л амьдраа эрэхтэй юм баха. Тэр гурав бас бид гурвал нэг эсрэг дүр гэсэн шиг нэх муухай хэрцгий. Гэхдээ ямар кул дөрөд байсан бэ? Айгу. Өөр нэг зам зааж байсан залуугийнхаа хурууг тастаад хоолойг нь ирчээд алч. Эмэр. Нөгөө хүүхэн бас сэргэлээ. Бусдыгаа аврах гээд өөрийнхөө амир сүрдүүлээстэй. Ингээл ажаа, эрхмээ ах хоёрын зааварчилгаагаар залуугийн гэр бүлийг самтантайгаа хамт аврах гээд хоёр талаасаа их л хичээндээ. Энэ кино Монгол Солонгос хоёр улсад нээлттэй хийгээд явж байгаа. Их л сайн хийгдсэн кино илээ. Цаашдаа өөр улсуудаар ч цэцэгдэж магадгүй. Монголын кино урлагийг бас л нэг шат ахиулж чадаж байгаа сайн кино болсон гэж санагдсан. Ядж яхад Монголын минь байгаль ямар сайхан харагддаг юм тий. За тэгээ та бүхэн минь энэ киног ганцаараа чамаагүй зорж чод нэг үзээрэй. Бүтээл шүү, бүтээл. Үзсэндээ огт харамсахгүй. Харин энэ зун гадаадын олон жуулчдыг хүлээж авахдаа бэлтгэлтэй байгаарай. Энэ кино бол манай говийг дэлхийд дуурсах нь байна шүү дээ.